Хай. За та бүхний анимашн хийж сурах гэж энэ бичлэг рүү орж үзсэн гэж найдаж байна. За энэ бичлэг яах вэ? Ерөнхий ар шатны хүрээнд яавал заал л та. Тэгээ дараа нь би өшөөлөө тэгээ сонирхолтой яг илүү гоё хичээлүүд дараагийн бичлэгүүд дээр хүрнэ. За биологитой багш бичлэгтэй оюутан л та. Шүтэс дөнгөж 2 дугаар курс руу орох гэж байгаа юм шиг. Би бол Blender 3D-ийн хаа заа. Тэгээд Blender гэж яг юу вэ гэхээр анимашн програм байгаа. Та бол мөнгө төлөх шаардлагагүй. Тэгээд яг үнгүү тасч аваа та хүссэн анимашн эсвэл хүссэн кино маягийн юм хийж болно. Тэрүүнд анимашн юм уу, edit хийн үү, янз янз юм юу ч хамаагүй гэж болно. Ер нь сурах асуудал юм байна. За хамгийн түрүүнд угаасаа дурак стик хуулцнаа чи. Стик хуулцнаа чи. За та бүхэн одоо хамгийн түрүүнд Blender татах хэрэгтэй болно. За зөв плей. За надад л ингэж гарч ирээд байгаа учраас би зөв ингэ яач. Blender 3D гэвэл Blender 3D-г даунлаад гэхэд зүгээр гарч ирнэ. Тэгээд даунлаад гэж. За ороход яг ийм цонхол байх хэвээр. Ямар ч цонх байх хэвгүй. Тэгээд дарлаа. За энэ зүгээр хандвин тоо юу шин яг төлбөр төлнө гэсэн байхгүй. За одоо энэ даунлаад гээд. За энэ гараад ирлээ. За би ч угаас суулгацсан болохоор одоо энэ суулгах шаардлагагүй л дээ. Яг за энэ байна. За би яг энэ үний хүрэн заа гэж. За яг анхны Blender руу ч ороод за яг ингэ гарч. Яг энэ зураг нь өөр байж магадгүй шүү дээ. За яг одоо энэ дээр нэг эдгэрч байгаа бас миний хийжсэн юмнууд та ч гэсэн өмнө хийжсэн юмнууд энэгээр ингээ харж болно. Та нарт бол эднэр бол харагдахгүй. За ингээд та бүхний ингээд 3D орч ингээд ингээ анх удаага ажил үзэж байна гэж. Тэгэхээр та яг Minecraft тоглож үзсэн байл хөө. Тэгээ яг энэ бол тэр Minecraft-тэй төгстэй. Тэг чи бас Minecraft ямар яаж анимашн хийх тухай оруулнаас. За энэ ингээ куб байна. Энэ та нарын энэ дээр юу ч хамаагүй гэж бодлоо ингээ хөдөлгөж болно. Ингээ хэлбэр төрсөн өөрчилсөн ч болно. Юу ч хамаагүй. За одоо за маусны одоо энэ зүүн бод болонд энийг та харж байгаа юм да. За маус голын товчоод одоо ингээ удаан дах. Та маусны голын товчоор ингээд ийм эргүү энэ тэм харж болно. Ань шифтэд орохдоо бол ингээ хөдөлгөж болно. Хоёулын зэрэг дарвал. Маусныг бол ойлгомжтой. Юмыг сонгоно, энэ камер одоо энэ жижигхэн гэрэл бас ингээд удаа ингээд чирж явал ингээд зураг сонгож болно. Маус хоёр дээр бол ингээд яг маус хоёр явах эхлээд нэг тохироо өгч шаардлагатай бол нэг дурын бит сонгож аваад маус хоёр дараад ингээд юу ч хамаагүй хурцж болно. Тэгэл одоогондоо энэ дээр ч одоо нэгсэн. Одоогондоо ч энэ дээр нэгсэн өөр ажиллах юм байхгүй. Би одоо ерөнхий юм заах болохоор зүгээр юм. За одоо А товчлоод дарахаар одоо энэ дотор бүх битүүдийг сонгоно гэсэн үг. S нь болохоор нэг бит дээр дараад S дээр дарах юм бол ингээд том юм жижиг болгож болно. Эсвэл тоо утга оруулаад одоо энэ хоёр дахин өөрчүүлэхийг энэс математик орно 3 4 тоо оруул хэд дахин өөрчүүлэхийг ингээд сонгож болно. Харин R товчлохоор ингээд эргүүлж болно. Эргүүлэхдээ ингэж дарж бол ингэж эргүүлж болно. G үсэг болохоор ингээд хөтлөж болно. Хаашаа чаангаа. X болохоор ингээд устгах чинь. Одоогонд устгах шаардлагагүй. За G нь болохоор зээж. Одоо энэ хавсарч ашигладаг юм одоо оруулъя. За энэ S дээр дараад S дээр ингэ дарна шүү дээ. Одоо тэнд яаж X дээр дарч юм бол
яг X тэмдэглэлийн дагуу ингээд битээ ингээд чирч аваачаад ингээд зөө сунж эсвэл агшааж болно. S дээр дараад Y дээр дарвал тэг ингээд бас ингээд Y тэмдэглэлийн дагуу ингээд сунж чирж болно. Z болохоор ингээд дээш ингээд өндөр намыг ингээд тохируулж болно гэсэн. Да бусдаар бас G гэсэн ялгаагүй. Одоо G болохоор ингээд X-ийн дагуу ингээд хөтлөгч чинь. G-дэд ингээл R болохоор ингээд Z тэмдэглэлийн дагуу хэрэглээд. За энэ ерөнхийдөө анхан суурин шүү. За одоо өөр өшөөс зөндөө байна. Одоо ингээд зүрх куб ингээд байхгүй. Би ингээд 5 дээр дараа. Одоо яг саяных шиг нөгөө G-гээ дараад ингээд сольж байлаа. Хэлбэр дүрсийн өөрчлөлт явж болно. Гар 5 дээр нөгөө хэлбэр дүрсийн өөрчлөлт дээр зүгээр ч угаас тэгдэг. Та нар харж байгаад 1 2 3 4 ингээд доош явуулаад 5 6 7 8 гээд 8 өнцөг 6 4 гэ байгаад тэгтээ энэгээр энэ дээр бас юм өшөө нэмж болно. Одоо жишээлбэл Ctrl R ч юм уу ингээд аль нэг буланд нь ингэж аваачаад одоо маус ингэж эргүүлж явуулж агаад ингээд одоо ингээд илүү их хэлбэр цэгүүлт болж байна. Тэгэхээр илүү их нөгөө дүрсийн өөрчлөлт ингээ орон зай гарч ирнэ гэсэн. Эсвэл штэ А дээр дарснаа тэгээ маус хоёроо дарж ирсэн штэ. Sub divide гэдэг. Энэ дээр дараад одоо ингээ илүү их болох чинь одоо энэ 100 доод болон гарч байгаа энэгээр бас орж жагаад хэр их нэмээд одоо тэр юу дуртай нэг өснөр өөрчүүл одоо ингээд орж жаад И дээр дарах юм бол нөгөө зөвхөн 5 дотор шин одоо ингээд И дээр дарах юм бол ингээс нэг нүрээс ингээс сонж болно. Нэг рандом маягийн хийжлээ яваартай. Одоо энэ донд нь ингээд оруулаад зэмээр хот болчих юм шүү. За одоо нэг юм байна. Одоо энэ хоёрын тоор завсар зайгаад тэгээ энэ хоёрын хооронд нэг холбож болно байсан. Тэгээ дунд нь юм байхгүй гоц. Одоо энэ F товчон дээр дарах бол ингэ холбочихно. Нэг ингээд даас энэ хоёроор цаалагдахгүй бас Shift-тэй дарангаа энэ хоёр дээр дарчвал газ ингэ холбочихно. Бас нөгөө К дээр дарах нэг энэ дотроо аль зүгээр ингээд зүсээд ингээ хуваагаад ингээд одоо ингээд дурын юу чаар ёо одоо ингээд дурын нэг зүсэлбэр чинь гараад гэтээ нэг асуудал өгдөө гээд кадр зурж чаад ингээд би зурж чаад заримд нийлэх байх магадaltaй. Одоо энэ жишээ хардаа энэ гайгүй. Энэ бас гайгүй. Одоо энэ тэр зайчгэр. Чи зай. За ингээд тэр хараад байгаа тиймхүү л харж байгаа. Кадр яг юм хаамаагүй бас байрлуулж хараас ингэх тохиолдол өгдөө. Арай тооцоолын үед арай нэг хялбарчлуулах үг хэвчтэй. Яг ингээд ингээд хооронд навч өгөхгүй бол тэгэл аюул болт юм ба. Одоо энэ хэр одоо гайгүй одоо харж байгаа. Би арай компьютертэй арай нэг амхнаар ойлголцсон яг ингэж зүссэн шүү. Зэн каг бол болгоомжтой харилцаа нэг танай найз охтууд ч гэл хаврын тэнгэр шиг хааштай шүү.
За одоо яг ийм хөө шүү дээ. Одоо яг яаж анимашн хийх вэ гэхээр за одоо би ингээд одоо энэ доотлын ингээд баам тоонууд ингээд явж байгаа би ингээд чирээ явж байна. Энд дэр одоо за би энэ бийс дээр би А үсгээ дараад одоо энд нэг шар юм гарч ирнэ. Энэ нөгөө тань edit хийжсэн бол яг иймэрхүү гарч хийн. Иймэрхүү харж ирсэн байх. CapCut гэдэг анимашн хийхдээ иймэрхүү. Тэр юм шиг. Мэдхгүй юмс бол нөгөө за одоо юу нэр чи одоо Аз-гээс би за боли энэ бодлого хариу гарахгүй байна. Болохгүй юм. За боли. За та төл таад штэ. За одоо ингээ бат гэд хүн байна гэж бодъё. Одоо тэрийг нөгөө угаалын өрөөнөөс шууд том өрөөлөгээд заачхаар ингээд явах хэрэг ингээ явчих штэ. Яг тэр юм шиг одоо ингээд би одоо нэг гэсэн эдгээр дандаа кадр шүү. Секунд биш. Кадр хэм FPS тоглоом тоглодог хүмүүс мэдэх байлгүй. Тэр нь бол ерөөсөө FPS гэсэн юм аа. Энэ default дээр 24 байдیں۔ Та энийг бол хүснээр өөрчилүүлнэ. Ичгүүрээ мя хүргэсэн ч болно. Тэгэхээр тааж явахгүй 1000 фрейм хэрэг. Одоо энэ старт хийж байгаа. Энэ эхлэлцгээс төгсгөл зэг гээд би 1000 утаацсан. Нэг 100 боллоо. Одоо энэ дээр тооцоол хийх хэрэгтэй. Би 24 явчихдаг үе. За 1 секунд одоо 24 кадр гэж үзэх юм бол одоо би нэг тооны машин гаргаж ирээд калкулятор. За одоо би нэг 5 секундын анимашн хий гэж бол 24-аар 5 дөржүүлээ. Тэгээд 100-аар хийчих. Ингээд 100-аар хийчих. Shift A гэж дараад одоо ингээд дурын энэ объект сонгочихно. За ингээд Shift A гэдэг шинэ объект оруулахаар ингээд оруулах шийдсэн. Дахиад куб сонгочихсон юм. Дахиад куб за хавтгаа сонгоё. Тэгээ хавтгаа сонгоод ингээд томруулаад за. За тэгээ материал гэж байгаа. Дээш ороод дурын юм болго. Одоо өнгийн үрчлээ. Тэгээ ямар ч юм бэ нөө цэнхэр байна уу, новоо байна уу? Хамаагүй. Өнгийн үр. За би бол зөв цагаан дээр байлгах яг байна. Тэгээд roughness нөгөө за энэ бараг талхины гадаргуу гэсэн тий. Хэрсэн гэрэл ойлгохоос шалтгаалаад ингээл rough одоогонд энэ үүсэл яг тойл болж байгаа юм шиг мэдээж гарч ирэхгүй. Энэ shader гэдэг энэс солих хэрэгтэй. Одоо ингээ яг тойл шиг ингээ гялтхан ч шүү дээ. Яана. За би сэнсэж явах хэсэг гэдэг. Гүү болж байгаа. За. Хай сонсож байна. Би бол амар сонсож байна. Таанд ингэ явчихсан. Энд дээр та нослох шаардлагагүй. Тэгтэл нөгөө арай нөгөө тэг яг юу гэж би дараагийн хичээлүүд дээр заая. Дадагаан би энэ дээр юм хэлэхгүй байхлаа шүү. Sorry. За одоо арай shift дараад шинэ объект гаргах. Одоо өөр илүүцтэй нэмж үзье. Дуу бөмбөг нэмжлээ. Одоо ингээд цагир үүсгэжлээ. За би энэ тухай дараа хичээлээ заа. Арай өөр. Яа юм. Би юу наах шатнаас нэгэлж байгаа тэгэл тоохгүй гэсэн л та. Цагирын боо яаж хийх тухай дараа хичээлээ заа. Би ерөнхийн зааж болохоор. Жоох нэг тийм. Ерөнхийн эрдэнэ тэгээд нэр 10 жил төшөө. Их
Боловсруулаад ороод ерхий эрдэнэ цаараа нэрэл өдөртэй юм. Үдсэн юм дахиж үзээд ёо. Нэ хурдхан шиг имжлэг хичээл рүү орох юмсан гэдэг. Бүр тойлсон шүү дээ. Сүү тойлох шахсан шүү дээ. Азар нэг эдгээр хөөсөө давж харсан та. Одоо удахгүй нэг хоёр дахь хөөс рүү орно дээ. Одоо би шиг гэрэл юм ч үзвэл. Би энэ дээр явахгүй бол. Энэ дээр нөгөө гэрэл ингээд гэрлийн юу харуул. Боловч юм. За нэг үзье хаан зад болж. Гэрэл имжлээ. Гэшүү гэрэл юм гэсэн. Энэ хэр тод байх юм бас дөө та нар өөрсдөө сонгож болно. Би бол ингэ сонгоно. Энэ бэл. Нар нэмий. Яг. За ингэ нар гэсэн үг. Энэ ихтэй зүг чиглэлийн зааж болохоор энэ яг нар гэсэн үг шүү. Чи дээрээс экстерис тусч байгаа гэдэг. Энэ шар мэрд чиглэлийн заагаад өгч. Би эндээс ингээд аваачвал ваа ихтэй яа хотшороод өгдөг ш. За тэр чи яах вэ? Ямар ч хамаагүй хийж үзүүлж байгаа ш. Энэ дахиад шинээс эхлэх шиг. Би тань шин заа ш. Би зөв ерөнхийнөөсөө даваад нэг шин зааж гадах юм. За. Үшгэр би нэ арай нэг та ингээ хараад сурч болохлаа гата. Ингээ би ингээ modify гэсэн юм аа. Би шоо ороод generate гэсэн юм ороод mirror гэж байж би шоо орчроо ядаа ингээд одоо энэ ногоон зураас ингээд дагуу нэгэд ингээд хан босгоцсон гэдэг бодож байгаа заа. Тэгээ нөгөө талд ингээд би энэ баруун талд нь ингээд юм хийн нөгөө талднаас ингээд дуурайгаад юм хий гэсэн. За яг тиймэрхүү. За гэхдээ би ханар бас арай нэг яг ингэ сонгочоод цаатлын эдүүд нь үлсчих гээд байдаг. Одоо тэгхүн тул энэ тоогл X-ray Alt-C дарахаар ингээд цаана юм шууд ингээд нэм үржил ингээд сонгож байна. Одоо би эднээс устгах хэрэгтэй. За одоо ингээд Z насын одоо доотлох юм гэдэг хоол what би бороод ядарсан шүү дээ. Яг тийм л үү. Тэгээ би Y дээр дарахаар одоо би табаас аргаад object mode руу орж иж энэ дээр энэ apply хийж болохгүй бол ийгүү. Би сайнах хийх хэсгүй байсан. За ямар ч гэсэн apply хийж байгаа юм шинэ одоо зэний modifier ашиглаад нэг тохируулсан юмнууд ингээд нэм өрчлөн тохируулна гэсэн. Тэгээ яхиж нэг modifier ашиглахгүй гэсэн. Сая би тохируулахгүй ясгүй байсан. Би яг энэ дээр хийлээ.
Particles хийнэ тоо дугаар beer таар зургийн хичээлээр орсон гэдэг. Beer чихэд нэг хоёр beer чихэд нэг цаа болгоч нөгөө харин ингээд цацдсан шүү дээ. Тиймхүү одоо ингээд болох юм заяа. Emitter шинэ хэр дараад яг тэнгууд би ингэв. Тэ хэр дарахаас өмнө ингээ контролаар хоёр хуваагаад тэсний би яах нь layout тэсний би одоо яах нь tab руу ороод weight paint гэдэг ийш ор дахиад нэг тэгээд би одоо fuel vertex group руу ороод density гэдэг энэ group гэсэн дээр ор. Одоо тэгэхээр сая яах нь зураасууд байгааз энэ саяны улаан болгосон эсвүүдээр гарч ирэх гэсэн. Эсвэл нөгөө зурсыг солиод өөрөө эсрэг талд нэг үл яг энэ дээр дарж болно. Тэгэхээр тэнэр. За одоо би render гэсэн юм аа. Render-с past object болгоод object-ийг яг. За одоо тэнгууд нь би object rotation дурак. Тэс бинет. Анхны байрлал. Анхны байрлал юм. Бас нэг юм анхаарахгүй байна. Нөгөө битийн идэд юм засаж яхад нөгөө эний цэнгэр нэг шорт авчгаа нөгөө юм голлуулахтай ингэхгүй бол бас голлуулахгүй бол бас ясаа нэг шингээ das би яг скуулд болоод юу гэх юм мэдэхгүй байна. Nëслэн бүрдэж өгөхгүй болоо яг юу гэх юм. Сая ясаа сая бүрдсэн л тээ. Сая харж байгаа ч л сая урагшаа. Би таад харуулаад object rotation гэсэн юм. Тэгээд яг голтой байхгүй яг ингээд дийш тийш тэнэдэг байхгүй. Голтой ойлгочвол ингээд тэнэхгүй яг нэг байлаа. Ингэж Цэнгэн би зөв том бол баримжаа. Бэж. Тэштэй арам болох гэж. Томруулаад би камерад одоо сүүл тэн камер одоо юм шат юу одоо шав ихэр одоо таймер ширээний ингээд хий заяа ширээний одоо юу гэж нодон гартны чивчээ энэ чихч ингээд ширээнээр таваад таавал ингээд хаанаас ч ингээд харж олон заяа ингээд хаанаас ч ингээд харж олон заяа тэнгуут нь уцсан камер ингээд чигийг оолуулаад тэгж юм гэсэн. Одоо би ингээд зураг дарахт нэг хэлбэр төрсөн олно. За одоо камер руу орохын тулд энэ дээр дараа орно. Одоо ийш тийш хөдлөн бол shift.
Долгионд зураас дарахаар одоо ингээд тоглоом тоглож байгаа шиг ийж тийч бодож байна. WSD. Тэр рендер хэр нөгөө одоо эдитер бол экспорт хийж юм гэсэн. Эсвэл сүүлчийн нөгөө зураг авах чинь бичлэг гаргах гэсэн. За яг энэ хитэ тэгээд за тайда хар нэг сар үнэлэх өгч байгаа ш. Бас тийм. За одоо би анимашн заяа. Хинт би хоёр зэрэг сонгоод ай үсэг дараад овч юм уу тэр дараагаа айс дараа. Ай дараад одоо ингээд шар юм гарч иж байгаа. Эдгээр ингээд кадр өгсөн. Нэг кадр тэгээд нэг зураг өгсөн. Нэг кадр нэг зураг тэгээд 24 кадр тавьна. Нэг секунд FPS гээ авч болно. Тэгээд мэржлийн төвшөнд болоо кадр гэж хэлж дээ. Тоглоом тоглодог хүмүүс мэднэд ямар FPS гэдэг 1 секундтэй бай. Би одоо нэг 24 төрөл байлаа. Одоо ингээд би тооны машин аваад игээд 5 секундын анимашн хийгээд л. За тэр би нэг 5 секундын анимашн хий гэж бод 24-аар 5 дөрвжүүлээ. Тэгээд 100-аар 100-аар 24-ийг 45 гээд 100-аар одоо энэ старт end эхлэгцээ гэхээр би нэг уус нэг дээр end гэд төгс 100 гээд за одоо нийт ингээд хэмжээ одоо ингээд би айсаг дарцсан одоо энэ дээр ачаад би штэ ингээд 360 I the town that's right for me. Чи. Чи. Би ирүүлэх гэсэн чи би түүш. Нэг мөшлийн нэг яахгүй бол яасан юм бэ? Би яс нэг ингээд зур 360 шүү дээ. 360 болгоод энэ яахлаар ингээд цааш хойшгоо гэж бол. Юг нь ай дарчаад энэ дээр би 360 хэд 180 өгөөд ай дараад дахиад 180 чинь 360-ыг хагас шүү дээ тий. Энд хаяа нэрсэн ойлгомж байд. Энэ зүгээр ирэх болоод энэ яагаад маяглаад байгаа. Тинара зүгээр л хацсан. За ингээ өөр жишээ. За одоо энэ шинэ юм заа. Одоо би сонгоцоод shift-тэй дарангаа таны барилгатай сонголт дарлаа. Ингээ P үсгтэй дарч. Control P. Keep transfer гэдэг. За одоо ингээ би анимашн өгөх шаардлага одоо ингээ дагаад ирэх чинь. Оо яг. Ялэг ингээ ирэх гэж байгаа шаардлага жаа. Энэ жаа motion руу өгөөд. Одоо яг edit-ний шаардлага. Ваа. Энкерээд нэг масл зүсч байгаа шиг шээ. Арай смooth болж байна да. За одоо ийдсэн байдлаар render animation. За одоо animation болцсон байна. Одоо ингээ нэгэнд animation болцсон шүү дээ. Одоо би файл руу ороод new video editing save-лээд одоо энэ текст. За та ямар ч нэр өгч болно да. Би зөв ингээ new video editing. Одоо ингээ видео edit хийсэн гарч ирнэ. Одоо наад гэсэн юм ороод image sequence. За сайн энэ хадгалсан юм руу ороод дээр дараад гэж зөвгөд.
Одоо би ийшээ буцааж ороод. Яа би 100 оруулах. Тэгээд таад бодож ич хамаагүй. Яаж шууд бичсэн болж болдох юм гэхээр. Яа за 6-6-аар гаргаад байгаа юм гэхээр. Яа бичлэг болгож болно л доо нөө. Энүүгээр таад харуулъя. Бичлэг болгож болно л доо. Одоо жишээ нь одоо ингээд output энэ ийм ч гэсэн юм би та шууд видео болгож болно. Гэтэ жаа хэрсэлтэй. Нэг айл гин тог тасрах эсвэл нэг яг янз янз юм бололоо. Энэ юм хийжсэн юм шүү алга болчихно. Юу нэгээс эхэлчихсэн бүгдээр ирэггүй. Оронд нь 6-аар илүү хамаагүй найдвартай идэв. Яа тэр нэг дунд рендер хийжсэн анимашн хийж явахдаа ч гэсэн ингээд гин тог тасрлаа гэж бодоод үлдсэн хийсэн зурнууд нь үлдсэн шүү дээ. Тэгэхээр нэг 6-аараа хамаагүй дээр. Та bitness animation. Bitness. Би бол ингэ хийжлээ дээ. Дараа хичлэлтэй нэг л гоё заа. За ингэ бай. Би бас нэг групп нэж тийм үү. Facebook групп нэгэ та бас орж ирээд нэг хийсэн юм дан үзүүлээд. Тэгээ бөөнөр ингээд би бинес олцъя гэж бодоод ирлээ. Группийн линктэй description хэсэгтээ байна шүү дээ. Тийш ороод тайл. Ороод бүгд бөөнөрөө тань. Тэглэндээс. За бай.